Оюу толгой компани танилцуулж байна. Хүдрийн хаягдлын далангийн эрсдлүүд. Уурхайн хүдрийн хаягдал хадгалах далан нь их хэмжээний зутан хаягдлыг агуулж байдаг учраас дараах эрсдлүүд байдаг. Энэ дундаас хамгийн аюултай бас хор хөнөөлтөнд далан задрах эрсдэл юм. 2019 оны 1-р сарын 25-нд Бразил улсад маш том хэмжээний хор уршиг дагуулсан дэлхийн уул уурхайн компаниуд болон хөрөнгө оруулагчдад маш том зочроо өгсөн том осол болсон нь уул уурхайн салбарт BHP, Rio Tinto зэрэг корпорациудын дараа орох үез 80-аад жилийн туршлагатай дэлхийн 30 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг Whale корпорацийн Brumadinho далан задарсан явдал юм. Ослын улмаас 270 хүний амнаас эрсдэж сураггүй болсноос гадна байгаль орчинд маш том хохирол учруулсан буюу далангаас доош 302 км газарт хаягдал уралсан юм. Хур тундас их хэмжээгээр орох болон газар хөдлөлт гэх мэт байгалийн давагдшгүй хүчин зүйлүүд, инженерингийн буруу тооцоолол болон хяналт мониторинг дутуу хийгдснээс шалтгаалan далан задрах эрсдэл үүсч болдог. Оюу толгойн уурхайн далангийн барилга нь газар зүйн байрлалын хувьд хур тундас багтай газар хөдлөлтийн идэвхтэй зэгээс алслагдмал байдаг нь эрсдлийн түвшинг бууруулдаг бөгөөд далан барих аргачлалын хувьд гадагш дэлэх аргаар барьж байгаа нь далан задрах эрсдэл бага юм а. Далан задрах процесс нь далангийн шүүлтүр бүст ан цав цуурал үүснээс эхэлдэг. Оюу толгойн даланд мэргэжлийн инженер техникийн ажилчид өдөр бүр үзлэг шалгалт хийж ан цав цуурал үүсч байгаа эсхийг хяндаг. Хэрвээ үүссэн тохиолдолд түүнийг байнгын хяналтанд авч өдөр тутмын хэмжилт хийж шаардлагатай үед тухайн хэсгийн барилгын ажлыг дахин хийж урьдчилан сэргийлдэг. Далангийн барилгын ажлын явцад байнгын хяналт мониторингийн ажлыг хийдэг ба ашиглалтад орсноос хойш 400 гаруй хяналтын багжаар 24 цагийн турш хянаж байна. Энэ нь учирч болох олон эрсдлийг урьдаас тогтоох, илрүүлэх зорилготой ба ингэснээр далан задрах эрсдлийг хянаж байгаа юм а. Баяжуулалтын хаягдал нь зутан хэлбэрийн усаргаг хаягдал байдаг бөгөөд далангийн барилгын харилцан үйлчлэлээр байнгын нэвчилт явагдаж байдаг. Хэрвээ нэвчилт явагдаж чадахгүй бол ус хуримтлагдсан далангийн хананд ирэх даралтыг ихсгэж далан задрах эрсдлийг нэмэгдүүлдэг. Нэвчилтийг хянаагүйгээс үүдэн нэвтсэн усыг байгальд алдах эрсдэл үүсч сөрөг нөлөөг үзүүлж болзошгүй. Тиймээс оюу толгойн хаягдал хадгалах байгууламжийн суурийн нэвчилтийг бууруулах зорилгоор периметрийн дагуу 8-аас 12 м гүн бүхий түвжээс хан ухаж шавраар дүүргэсэн. Харин нэвчилт явагдсан урс цэцгийг байгальд алдахгүй байхаар даланг тойрсон цуглуулах систем буюу шуудуу болон цөөрмүүдийг хийж цуглуулсан усыг дахин ашигладаг. Даланд учирч болох өөр нэгэн эрсдэл нь далангийн ашиглалтын явцад үүсэх тоосжилт юм. Их хэмжээний тоосжилт нь хүний эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөг үзүүлж болзошгүй юм а. Оюун толгойн уурхай далангийн ашиглалтын тоосжилтыг олон амаа сэлгэж хаягдал хаях аргачлалаар гадаргуугийн талбайг байнгын чигтэй байлгаж тоосжилтыг хяндаг байна. Далангийн барилгын ашиглалтын хугацаа дуусахад төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт хийж хаягдлыг хужснаар цаашид тоосжилт үүсэх эрсдлээс сэргийлэх юм.